Сануу намагтна гэдэг аним үзэх манга унших бичлэг хэвлүүлэх хоббитэй жирийн л нэг эмч залуу байна да. Өмнө нь YouTube сувг нээж үзье гэж боддог байсан ч гэсэн яг хаанаас яаж эхлэхээ мэддэг байсан. Тэгээд за нэгэд үзчихэнгүүтээ шууд нээчихсэн бохгүй юу энэ сувгийг. Сувгийн нэрээ тайлбарлая л та. Өмнө найзуудаараа нэг зүйлийг эхлүүлэе гэж хоорондоо ярилцчихсэн. Тэгээд нэр хайж байхдаа ингээд Pentadice гэдэг нэр айгуу дажгүй байна гэд бид нэр хоорондоо зохиож ирсэн нэр бохгүй юу. Пента гэдэг нь манай муурны нэр бас грекээр олон талт гэсэн утгатай үг. Нэг зүйлтэй баригдлгүйгээр янз бүрийн шин санаа туршиж үзнэ гэсэн шийдэлтэй нэр бохгүй юу. Одоо энэ харж байгаа дүрсийг би бараг сарын өмнө бэлтжижсэн. Өнгөрсөн хугацаанд нэлээд юм өөрчлөгдсөн л дөө. Шинээр эхэлж байгаа хүмүүстэй болон цаашдаа үзэж байгаа хүмүүстэй зориулаад нэг бичлэг бүтэх үйл явц ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг шүү гэдгийг харуулах гэсэн. Хамгийн анх зүгээр л ч хөвшнийхээ микрофоноор нэг иймэрхүү сонсогддог байсан байхгүй юу? Бүхнийг дөрж байна. Гээ зүгээр л ярьж байгаач 5 дээдсийн тулааны урлагийн мастрын гишүүний төгс төгөлтөр амьсгалын техникийг ашиглан ярих нь хамгийн хойно зохицох чинзоод цуурайтан сонсогддог. Энэ ихтэм та бүхэн чадвараа хурцлж бидний шашны тулгуур өгч болох болно. Хэмээн хэлээд буцах үедээ чинзаа хэлт. Хэдэж давтсан хүссэн шиг нь болж өгөхгүй байдаг. Харин эсрэгээр хамгаалтын элтний техникийг хийхэд яг л хүссэн үр дүнд нь хүрээд байх ба манай хүн яг юу нь болохгүй байгаа дээр гайхдаг. Өөрийн хийсэн хамгийн шилдэг элтний техникийн хөдөлгөөнийг Safari чуулганыхтай бодит байдал үүсгэн харьцуулан харах ба зүгээр л хөдөлгөөний дагаж гэж харагдаж яалтчгүй дутууд болмог дуусахтаа хүртэл хоцорч хийгээд байдаг. За тэгээд энэ арайч юм уу гэж бодонгуудаа шинэ мик авсан. Дараа нь хоолой миксэл сурах гэж бас нэлээд л хөдөлсөн дөө. Заримдаа дууралт нь айгүй хүчтэй, заримдаа бүр бүдгэрээ шивнж байгаа юм шиг болчихдог. Тэгэл сурч ингээл явсаар хагаал арай дээр төснө гэж одоо бодож байгаа. Сайн байна уу бүгдэнд өдрөмдөг хүргэе. Өмнө удаад байгаа юм гэхэд хоолоогоо дасаад эмгтээлэхээр бүдүүн болгож ярихад хоолоо ямар ихээр өвдгийг мэдхүү гэдэг нэдэг. Эхэндээ Premiere Pro-оор ажилладаг байсан ч гэсэн цааш дэмжлэгүүдэд бодох юм бол DaVinci Resolve намайг илүү юм шиг санагдаад DaVinci Resolve руу шилжсэн. Тэгэл дараа нь default-оос илүүтэйгээр зориултын програм нэлээд юм байна гэдэг хоолой бичдэг зориултын програм дээр бичих гэлсэн. Тэгээд ер нь бол нэг бичлэг хийх гэж айгүй олон төрлийн болж байгаа байхгүй юу? Хоолойгоо бичин, скриптээ бичин, за тэгэнгүүтээ тэрийг микслэн ч юм уу. Тэгээд зургнуудаа өөр нь эдитлэн, зарим тохиолдолд дөнгө тавина нэтэргээд айгүй олон асуудлууд байгаа. Шүмжилж байгаа комментүүд их орж ирнэ, чатаар харааж байгаа юмнууд орж ирнэ. Албатай юм шиг ингээд дайрдаг хүмүүс бас байна. Тэгэл ерөнхийдөө энэ бүхнийг давчих юм бол YouTube их ерөнхийдөө гайгуулаад эхэлчихэн тий. Миний зүгээс YouTube сувг дээр цаашдаа тавигдах бичлэгүүд маань яг нэгэн хэвийн яг л адилхан бичлэг тавигдаад байхгүй. Сонирхсан бүхнээ дуршаад олон төрлийн контент хийх юм хүсэлтэй байгаа. Яг л анх нэрээ өгөхдөө бодож байсан шиг өөрийгөө хязгаарлахгүй тэгэл яг л хүссэн зүйлээ хийгээл. Тийм болохоор энэ аялал та бүхнийг хамтдаа байгаасай гэж хүсэж байгаа. Цаашдаа сурч мэддэг, хөгжүүлдэг зэрэг илүү олон контентыг хийх болохоор баярлалаа. Миний энэ бичлэгийг үзээд шинээр бичлэг хийж эхлэх гэж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол надтай холбогдоод хэрхэн яах вэ, их зөвлөгөөнүүдийг авах бүрэн боломжтой шүү. Тэгэл Magic-ын чадлаараа туслаад хэмжээл явчихна дөө. Та булчин ширүүсний хувиралт дууслаа. Чинзоман сэрэг дахиад л сэрэн өндөр энэ зүйлийг хийхгүй юм шүү гэж бодон шинжлэгдсэн бие. Таны техник шаардлагатай булчин ширүүсний хувиралт дууслаа. Чинзоман сэрэг дахиад сэрэн өндөр энэ зүйлийг хийхгүй юм шүү гэж бодон Таны техник шаардлагатай булчин ширүүсний хувиралт дууслаа. Чинзоман сэрэг дахиад л сэрэн